Сайн байна уу? Энд байна. Тэгэхээр та бүхэнд би орой болгон библи цаадыг хийдэг талаараа хэлье гэж бодсон. Тэгээ яаж хийдэг талаар заавар зөвлөгөө өгье. Тэгээд би энэ аргаар олон хүн зааж өгсөн. Манай гэрт ялангуяа ирж ирсэн хүмүүс орой болгон манай гэрийн үг судлал дээр оролцдог байгаа. Тэгэхээр гэр бүлээрээ үг судалдаг гэсэн үг. Орой болгон хагасаа буцсан өдөр алгасдаггүй. Тэгээд аялалд явж исэн ч замдаа хийдэг. Хэрвээ бид нэр хүүхдүүд нь хол гэдгийг хоёулаа өөр газар исэн ч гэсэн уцаар залгаад нөгөө гэр бүлийнхэн гишүүнийг оролцуулаад тэгээд библи цаар хийдэг. Яг ганцаараа явж байгаа хол явж байгаа хүүхдүүд байвал заримдаа алгасдаг боловч аль эшлэр өөрөө хийхээ мэддэг байгаа. Тэгэхээр энэ аргыг олон хүн зүг зааж өгсөн дараа тэр хийсэн хүмүүс нь ялангуяа хүүхдүүдээ хүмүүжүүлж чадахгүй байх гэсэн манай хүүхдүүд хэцүү байх гэсэн хүмүүс маань тэр үг судал хийсэн өдрөөс л манай хүүхдүүд өөр болсон шүү гэж хэлсэн байгаа. Тэгээ үнэхээр хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд эзний үг үнэхээр өөр байдаг гэдэг дахин хэлмээр байна. Тэгээд гэр бүлийн хоёр ч гэсэн бас хоорондоо хамт ингэж үг судлах явдал маш чухал. Ялангуяа тогтмол тууштай хийх явдал маш чухал байгаа. За ингээд хэдүүдээ сургаалт өгсөн 27-гийн 1-3 уншия. Ер нь бол үг судлалын цагийг нэг л өчлөөр хийвэл зүгээр байдаг. Би яаж хэлсэн бэ гэхээр шинэ гэрээнээс зөвхөн хайрын ишлийг түүж эхэлж хийсэн байгаа. Бурхан нас асуусан би яаж хийх вэ энийг гэд хэлсэн. Тэгээ бурхан надад энэ цагийг хийгээрэй гэж хэлээд эзнээс би хүүхдээ хүмүүжүүлэх хэрэгтэй байна. Хүүхдээ таны замаар явуулах хэрэгтэй. Үнэхээр та бас үнэхээр мэдлэгээ хуваалцаж гэсэн чинь нүг судлалын цагийг хийх ёстой гэж надад хэлсэн. Тэгээ би хаана ямар ишлээс яаж хийх вэ гэж асуусан чинь эхлээд хайрыг мэдэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд миний хайрыг мэдэх явдал маш чухлаа гэж хэлсэн байгаа бурхан. Тэгээ хайрыг мэдэхгүй бол бусад юм явдаггүй маа гэж хэлсэн. Тэгэхээр би яг хайрын ишлэл түгээд нэг ишлэлээр нь явсан байгаа. Анхандаа бол олноор явж исэн. Тэгээд нэг нь би голцоо зааж исэн боловч тэр нь буруу гэдгийг мэдсэн. Тэгээд яасан мэхээр хүн болгон нэг ишлэлээр өдөр болгон заагаад ээлжлээд хүүхд хамаагүй манай хүүхд бол ерөнхийдөө 5-6 тагаас эхэлсэн баг нь. Тэгээд тэрнээс өмнө бол бид нэ талхлын засгаар ч юм уу гэртээ залбирдаг байсан боловч яг ингэж үг судлалыг бол тогтмол ингэж хийдэггүй байсан. Яг энэ тогтмол үг судлал хийснээс хойш хүмүүсийн хүүхдүүдийн маань цагаан шүүрчлэлтээс гадна хичээл номдоо хандах хандлага нь ер нь бол сурлага нь бүх юм сайжирсан байдаг. Тэгэхээр үг судлалыг хийхдээ ер нь бол нийгэм залбирдаг байгаа. Ариун сүнсээ бид нартай хамт байгаараа Иесусийн үгийг ойлгуулж өгөөрэй тий. Тэгээд үнэхээр энэ үг бол таны амьсгалд бүхний амьсгалаар байдаг. Тэгээ хамгийн гол нь бид яаж ойлгох вэ? Та юу хэлэх гэсэн юм бэ? Яг тэр үгийг чинь бид нар ойлгох гэсэн юм аа гэж залбирдаг байгаа нэг нь хичээлийн багш нь бол тэгээ багш нь бол хүн бол нэг ишлээ бүгд уншдаг байгаа. Тусдаа биш зэрэг биш ерөөсөө ээлжиж уншдаг байгаа. Яг бол нэг ишлийг одоо ч манай гэр бол 6 хүн байлаа гэхэд зургуулаа нэг ишлийг ээлжилж уншдаг гэсэн. Тэгээ маргаашар бүр сайрхаа. Учир нь маргааш юу болохыг чи үл мэднэ гэж ишлэл байна тийм үү? Тэгэхээр маргаашар бүр сайрах маргааш чи юу болохыг чи үл мэднэ гэсэн ишлэл байна. Тэгэхээр чин яг энэ ишлийг уншингуудаа дараачийн хүн дараачийн ишлийг уншна гэсэн үг энийг уншина. Тэгээ уншаад дараа нь асуудал сууж болно. Эсвэл ойлгосон шууд ялцчих болно. Ерөнхийдөө библи цаадыг хийн удирдах байгаас хамаарат тухайн багш нь өөрөө шийддэг ба. Жишээл би бол асуулт суудаг. Юу гэж хэлсэн бэ гэхээр маргаашаар бүр сайрах гэж юу гэсэн үг вэ гэдэг юм уу тий. Учир нь маргааш юу болохыг чи үл мэднэ гэсэн үг. Тэгэхээр маргааш юу болохыг үнэхээр бид нар үл мэднэ. Юу болохыг үнэхээр мэдэхгүй. Тэгэхээр эзэнт найдаж итгэх явдал үнэхээр чухал. Тэгээд заримдаа ер нь 20 эшлэлээр хийж болно. Жишээлбэл 20 дугаар эшлэлийн номыг уншиж болно л доо. Яар халбтай биш. Бид нэр сургаалт төгсгийг одоо баг бүтэн жил уншиж байна. Шинэ гэрээ баг 3-4 жил уншсан байгаа. 3-4 жилийн турш ингээд шинэ гэрээг ишлэлээр нь явж байтал заримдаа 1-2-3 ишлэлээр ч юм уу явж байтал ерөнхийдөө дуустдаг байгаа. Тэгэхээр өөрийн чинь ам бус харин өөр хүн, уруулч нь бус харин гадны хүн чамайг магтаа гэсэн үг юм тийм үү? Тэгэхээр тэрийг уншлаа гэж бодоход бүгд зургаалаа уншина гэсэн үг. Тутусаа тэгээд хин чамайг магтах гэж хэлсэн байна. Гадны хүн. Харин чи өөрөө яасан мэл өөрийгөө бити магтаараа гэж байна. За ингээд хүн болгон өөрийнхөө санаа оноог хэлнэ. Мэдээж хүүхдүүд өөрийнхөө буцаар хэлэхэд нь бити шүүгээрээ бити санаа зовоор тэгээд дараа нь библи үг судлалынхаа дараа бид нар бүгдээ залбирдаг байгаа. Тэг хүн болгон залбирлаад заримдаа бас харилцаа яриатай зүгээр орой болгон тэнцээ 3-4 жил хийж байгаа юм чинь өдөр болгон бас өөр юм болж болно. Заавал тэрийг ингэж бүтцэд оруулах гал ч юм ингээл хүчлээл хүүхдүүдийг загнаал яс суу өнтер гэж
орилоод байж болохгүй. Тэгээд яг энэ гэр бүлийн цаг учраас тийм ажралтай цагийг болгох хэрэгтэй. Хүүхдийг айлгаж хичээж болохгүй. Тэгээд гэр бүлийн хоёр ч гэсэн хоорондоо их нэгдэлтэй байж 50 амгалан байх хэрэгтэй тийм цаг байгаа шүү. Тэгээд энэ үг судлалын цагийг одоо хийснээс хойш үнэхээр миний амьдрал өөрчлөгдсөн, маш их хамгаалалт болгогдсон, маш их өрөөл урсдаг тийм цаг байгаа. Одоо манай гэр бүлийн хамгаалтын цаг байгаа. Тэгээд үнэхээр үгийг уншаад зогсохгүй хэрэгжүүлэх гэж хичээдэг байгаа. Тухайн тэр үгийг хэрэгжүүлэх нь одоо хамгийн чухал байгаа хүүхдүүдтэйгээ. Тийм учраас бас ялангуяа хайрын ишлүүдийг хийж эхлэхэд бид нар үнэхээр гэр бүл дотор хайр урж байсан байгаа. Хайрын үр жимс ургаж байсан байгаа. Энэ нь маш чухал. Яг бол бие бинийгээ хүндэлдэг, хайрладаг. Тэгээд дараа нь мэдээж Библийн ишлэгийг унших дотор тутам Иесусийн тухай, ариун сүнсийн тухай, Бурхны тухай мэдлгүүд илүү орж ирдэг байгаа. Тэгэхээр үнэхээр мэрэгэн ухааныг хайдаг хүнийг, мэрэгэн ухаанд дурлагч хүнийг Бурхан агуугаар өрөөдөг гэдгийг бүү мартаараа. Тэгээд эзний хүсэл үнэхээр таны амьдрал бэлэх болтугай.